Сайн бацгаана уу? Нууцлаг ертөнцид тавтай морил. Хэрэг та ичид, хайр дурлал, ер бусын түүхүүд, ад жаргалтай төгсгөл дуртай бол Сага Бирд Entertainment таныг гүрж байна. Таны үзэж амжаагүй, эсвэл үзсэн ч дахин дурсахыг хүссэн гайхалтай бүтээлүүдийг Сага нэрж өгөх болно. Өнөөдөр та бүхэнд хүн бүхний зүрхэнд хоногшсон, гуниг дүнгайстайч ад жаргалтай төгсдөг алдарт бүтээл Corpse Bride буюу нөгөө ертөнцийн сүт бүсгүйг хүргэх гэж байна. Киноны үйл явдал 19-р зууны үеийн Европын жижигхэн тосгон дүрнэн. Тухайн үеийн нийгмийн дүр төрхийг тав тамруун харуулах энэ түүх баячуудын хөрөнгө, эрх мэдлийн төлөөх ураг барилдах ёс, хувь заяаны гинтийн эргэлт, мөнх бусын нууцыг бидэнд илчлэх болно. Эхний хэсэгт бид хоёр өөр гарал үүсэлтэй гэр бүлийг харна. Нэг талд нь Чинэлэг байрын хос. Тэд хүүгээ тохирсон бүсгүйтэй гэрлүүлэхдээ том баяртай. Харин нөгөө талд нэр хүндээ аварч үлдэхийг хүссэн сүүрч буй язгууртнууд. Тэд ганц охиноо мөнгөний төлөө гэрлүүлэхээс өөр аргагүй төрсэн хүмүүс. Ийхүү хоёр гэр бүлийн уулзалт болох үеэр царайлаг залуу Виктор төвлөр хуур дарансав. Сайхан аялгыг сонссон залуу бүсгүй хажууд нэрэхэд Виктор чицэндээ золтой цэцэгтэй барыг хагалчихсангүй. Гол дүрийн залуу Виктор зөөлөн сэтгэлтэй, уран бүтээлч зан араншинтай, гэмн жаахан салга. Харин түүний сүд бүсгүй Виктория бол даруухан, уйхан охин. Манай хоёр маань анх удаа уулзалтаж байгаа гэхэд яриа нилээд биедээ нилээн тохирох бололтой шүү. Гэтэл охины шулмас гарч ирээд гэрлэлтийн өмнө хоёулахна байж болохгүй. Ёс журамгүй үйлдэлч гинөө баахан загнаваа. Ингээд дараагийн хэсэгт номлогчийн завраар Виктория болон Виктор хормын өмнөх бэлтгэл хийх аж. Гэтэл Виктор жаахан сандарсан юм уу яасан? Ээрч муураад үйлдэл болгоно хүмүүсийн өрийг хүргэн цугласан олны дургуй хүргээд авлаа. Ямар сайндаа л түүнээс хүсэхгүй байгаа юм уу гэж асуухав дээ. Салга залууч халаасаа утлан бөгжөө арайхийн гаргаж ирсэн ч дөрмийн дагуу салгалан өнхөрч явсан бөгжний хараас мөлхөх нь холгүй гүн барьж асан ч шуламсын даашин зэгч тагаад бөөн өмнө дэгдэвэ. Үүнд номлогчийн төвчээр нь алдарч сүйт залуу бэлэн болтол хуран болохгүй. Залуу минь тангараа сайн чэжил химээсэнд эцэндээ гүгээд гарлаа. Тэгсэн араас нь энэ ирүүлэг нүрт нилээн бодлоо нөхөр юм да гэв. Энэ ирүү болохоор хурманд ирсэн Баркас хэмээх чичи юм байна лээ. Ийхүү орой болоход Виктор гүүрэн дээрээ морч өөрийгөө зэмлэн зогсож байтал нэг хонхтой залуу гарч ирээд хурмын бэлтгэл талаар болсон загсчин залуу төмөр тавьсан үхэл тааранч гинөө бас читрүүлж байгаа шүү. Үүнийг сонссон Виктор маань ганцаараа ойроо орж бэлтгэл хийж гарваа. Эхэндээ ч хэл ам нэвлж өгөхгүй. Энэ гараараа би чиний юуг хундаглана. Энэ гараараа би чиний ээжийг шатаанч гинөө балаа ямарж яснаа. Жаахан тавьшраад бөгжөө гаргаж ирээд яг л зөв тангаргийн үг хэлээд модны мөчрөнд бөгж зүлэгтэл салхи сэвэлзээд хэрээ цуглараад нэг л бишээ. Гэтэл гинэд гай газар доороос гахаа модон дотроос гिचээр нэрэл газар доороос хөрс шороонд даруулсан хурмын дашинцтай бүсгүй гарч ирээд би зөвшөөрч байна хэмээн тунгалах нь тэрэ. Айсандаа Виктор маань зүгтэж чадалгүй салгалаад баригдсанаа. Харин сүд бүсгүй түүнийг үнсгэд ухаан алдав. Залуу гисрэхэд түүнийг нил өхөхсөд тойрчихсан. Залуу хосуудад мэд хүргэе, хурмын билүүг би хийн хэмээн ирцгаав. Хүмүүс амьдралын дараах орон зайг харанхуй хүүдэн газар гэж төсөөлдөгч үнэн дээр тэр ертөнц өнгөлөг хөгжилтэй дуулж бүжгэлсэн сүнснүүдээр дүүрэн аж. Виктор сандран одоо хүн барьж аваад хариулт хэрэгтэй байна гэхэд нэг дог скелетон гарч ирээд хайр сэтгэл, үзэн ядалт, аллагын эмгэнэлт түүх хэмээн ярьж эхлэв. Энэ хэсэг мангар сүртэй за. За манай нууцлаг сүд бүсгийн түүх гэвэл цагтаа ирчүүдийг уураж цахилж өвсөн үзэсгэлэнгой байсан юм лээ. Гэтэл нэг царайлаг мөнгөтэйр гарч ирээд түүнд нь бүсгүй сэтгэл алдарчээ. Энэ тухайгаа автаа хэлтэл зөвшөөрөөгүй нууцаар зүгтгаар төлөвлөн орой уулзгаар болов. Ингээд хамаг өнөт идэл алт эрдэнсээ аваад ээжийнхээ хормын даашин зэг өмсөн тогтсон газар товлсон цагтаа хүлээж байтал найз залуу нэрх шиг болсон ч бүх зүйл тас харанхуй болж нүдэн нэтэлж зогссон зүрхнээс өөр юу ч үгүй болсон байв. Ийхүү бүсгүй сүйт залуугаа яг тэр модны дор хүлээх болсон юм аа. Тэгтэл нэгэн царайлаг залуу гарч ирээд үүр тамт байх тангараг өргөсөн тухай өгүүллээ. Энэ хооронд амьдын ертөнцид нөгөө хонхтой залуу гэрийнхэнд нь Викторыг үл таних бүсгүйтэй гүүрэн дээр харагдсан ба
Түнэр харанхуй руу авч чадсан талаар зарлахад эмэгтэй талынх нь ноцтойгоор хүлээн авч ихэд дургуйцахад нөхрийн эцэг их хүүгээ үүр цайхаас өмнө олж ирнэ хэмэв. Дараагийн үзэгдэлд үхэгсдийн ертөнцид салга залуу эхнэрээсээ цогтоож гүгээд мэдээж дахиад л баригдан уур амьсгалаа даган ярьж суулаа. Эмэгтэй өөрийгөө Эмили хэмээгээд хормын бэлэг өгөхөд өмнө нь тэжээж байсан хон гарч ирэв. Залуу баярлан өөдсгөн суу эрэг өгсөн бол чигшиг. Өгсөн хон жаахан гахастай. Салга залуу хэдий салгаж бас тэмч тэнэг биш бололтой. Гинэн эмэгтэй гаргалаад амьдын ертөнцид буй эцэг ихтэйгээ уулзуулах нэрийдлээр буцах арга оллоо. Тухайн газрынхаа бүхнийг чадагч хөгшин ар ихсдэр очиход баахан юм хольж буцалгаж байснаа өөрөө унгуудаа юун дээр зогслооч гэх шиг бас илгэн. Тэгснээ хэрээний өндөг хагалж шидээд буцаж ирэхдээ хопскоч гэхэд болно билээ. Залуу хос амьдын ертөнцид ирэхэд тэргэл сартай сайхан орой байсанд Эмилигийн сэтгэл хөдлөм бүжиглэх гэж байгаад бүдэрч унаад хөлөө унгасанд тэрийг нүдэн доторх өтөн хилж идэр. Банцсандаа үргэлжлүүлж бүжиглээд л тэгсэн залуу хүлээж бэ. Би аав ээжигээ дуудаад ирье. Гингүүтээ дурлалт бүсгүйхээ гэрт нууцаар ирээд хайрт Виктория дээр очиж сэтгэлээ илчилж бүхнийг тайлбарлаж байтал Эмили дагаж ирсэн байж тараад эхнэр нь гэж танилцуултал залуу сандарсандаа үгүй дээ тэр өгчгсөн гэсэнд Эмили урлан түүнийг доод ертөнцид буцаагаад аваад ирэв. Эмили түүнийг худалж өөр бүсгүйтэй уулзах гэж намайг хуурсан байна гэхэд залууч мөн дарин дээр давс гихчээр энэ дүрэл байсан. Би чамтай хизээж гэрлэхгүй байх байсан гэд бүр гомдоогоод ачглаа. Шаргалсан зургтай бүсгүй өөрийгөө амьд бүсгүйтэй жишин готарч суухад найзууд нь түүнийг чухам хүл дэмжих гэж оролдовч сэтгэлийг нь дээрдүүлж үл чадна. Нөгөө талд амьдын ертөнцид Виктория аав ээжтэй нөхрөө өгсөн бүсгүйтэй гэрэлсэн. Түүнд тусламж хэрэгтэй талаар хэлэхэд бараг галзуурч ухааны юм яриад нэмээд өрөөнд нь төвжиж эхлэв. Гэсэн ч Виктория цонхоороо гарчгүйгээд номлогч дээр очиж амьд хүн өгсөн үнтэй гэрлэж болох уу? Виктор маань өгсөн үнтэй гэрлсэн байна. Гэтэл битгий балаа юм яриадаа гэд гэрт нь авчирж өгөө. Төлөвлөгөө нь буруугаар иргсэн эмзэг үед нь нөгөө эрүү гарч ирээд би гэрлэх хэмээсэнд Чинэлэг баян залуул бол хамаагүй айтай Викториягийн эцэг их шууд л зөвшөөрөв. Үхэгсдийн ертөнцид салга залуу Эмили дээр очиж уучлалтгүйсэн ч ярилцахыг хүссэнгүй. Муудалцсан байсан хос сэтгэл хөдлөлөө төгөлдөр хуурын гიშгээр илэрхийлэн эвдэрлээ. Гэтэл гинэт шинэ хүн ирэх ба тэр нь залуугийн аав ээжийнх нь загсны бизнест ажилладаг. Хажуугаар нь жолооч хийдэг ах байв. Хөөрхий 2-3 ажил зэрэг хийж яваад биенд дордож ужиг өвчнөдөө шаналж явсаар энд иржээ. Түүнд дээр юу болоод байгааг хамгийн гол нь сүйд бүсгүй нь өөр залуутай гэрлэх болсныг хэлж өгөв. Энэ мөчөд харамсалтай нь Виктория охин Чинэлэг гүнтэнтэй аль хэдийн гэрлэж байлаа. Гонигт мэдээ сонссон залуу хитрхи хожимдсныг мэдэж байсан тул Эмили сэлгүүцэж яваад Эмили болон хөгшин аргаас хоёрын яриаг сонсов. Хөгшин ах Эмилид хэлэхдээ тэдний гэрлэлт анхнаасаа алдаатай байсан. Учир нь гэрлэлт зөвхөн өглөөр төгсдөг. Хэрв гэрлэлтээ авч үлдмээр байвал бид түүнийг ч гэсэн алах хэрэгтэй талаар ярьж байв. Ингийн тулд хорим амьдын ертөнцид болж үхлийн дарснаас суух ёстой гэсэнд Эмили түүнээс гуйж чадахгүй гэтэл энэ бүхнийг сонсож байсан залуу маань гарч ирээд зөвшөөрч байгаагаа хэлв. Алдах юмгүй өгсөн хүмүүс хэн хүнээс илүү сэтгэл гарган өрөвдөлтөй бүсгүйн сүүлчийн хүсэл болох хоримд нь чадах чинээгээрээ тусалцгаав. Бүр аалз нуртал. Хөөрч тогдолсон үхсдийн хотхных тэр аяараа 3 давхар билүү хөгжмийн зэмсэг тогооч генерал зөөгч сайхан залуу зүуд бүсгүй номлогчтойгоо тэр чигээрээ амьд хүмүүсийг атаархтал гэсээр дуу аялан дээд ертөнц рүү авлаа. Гэтэл манай Викторийн хурим оршуулга хайтайл өрнөж байна. Хажууд нь тэр билүүг нь л харчих. Нөгөө гүнтэн хэрэгтэй эрэггүй хундагны үг айтай юм өглөж байтал гинт ногоон гал дүрлцэн харанхуйн гүнээс хачин жигтэй хүмүүс гарч ирлээ. Айж сандарсан хүмүүс босож цогтаан бас л үүмэн дэгдэж байтал Викторийн эцэг өвөө маань энэ бүхнийг харсан бол бошин дотроос гарч ирэх байсан даа гэтэл үнэхээр л гараад ирэв. Нэгэндээ бүгд айж сандран зогтож байсан ч эцэстээ жаахан өөр боловч бидний мэдэх гэр бүлийн гишүүд байгааг ойлгосон хүмүүс тайвшран айц хүчсэн баяр баясал болон хувирв. Тэгсэн нөгөө эрүү мөнгө аваад зогтъё л гэж. Виктория болохоор юу мөнгө? Ямар ч мөнгө байхгүй. Бүр мөсөө ядуурч хоосрохгүй гэсэндээ л намайг чамтай гэж суулгасан юм шүү дээ гэтэл уурлсан эрүү.
Худлаа гэж хэлээд химээн ярилцахад Виктория маань яасан? Төлөвлөгөө ёсоор чинь болсонгүй юу гүнтэй? Харамсалтай нь хоёулаа vibe нийлэхгүй юм байна гэд архиад гарав. Түүнийг гарахад хүмүүс сүмийг чиглэн явж байлаа. Дотроос нь гарч ирсэн номлогч "Танилцгоо чөтгөрүүдээ. Ирсэн газар руугаа буцацгаа. Та нар ийшээ орох ёсгүй. Буцацгаа" гэд ларлав. Гэтэл нэг нь "Дуугаа идаач ээ. Энд чинь сүм" гэд хажуугаар нь зураад оров. Манай номлогч бүр шок. За ингээд хормын яслал өрнөж сүртэй дуу хангидан зүуд бүсгүй Эмили маань орж ирэхэд номлогч хормыг удирдан тангаргийн үг санал болгох гээд Виктор тунч сурамгаа хэлж Эмилич мөн тангаргаа дуусгах гэтэл Викторияг хараад эргэлзэн дуусгаж чадахгүй гацв. Эмилийн мөчөд өөрийн үнэн ч хайртай учрах биш. Өнгөрсөнтэйгөө салах ёс хийх хэрэгтэйг ойлгоно. Харин салга залуу үгийг нь дуусгаад уух гэтэл Эмили болиулж "Энэ бүхэн буруу. Би сүд бүсгүй байсан нь үнэн. Хүсэл мөрөөдөл маань одоо байхгүй болсон. Би өөрхийн нэгний хүсэл мөрөөдлийг хулгайлах гэж байна шүү дээ. Би чамд хайртай Виктор. Гэтэ чи минийх биш ээ" гэд түүний ард нуугдах өрөвдөлтэй нүдлэх Викторияг дуудав. Гэтэл Эмили газар дороос гихчээр эрүү нүрт гаднаас орж ирснээ ад жаргалтай төгсгөлийн талаар ярьж байснаа. "Даад чи миний ихнэр" гэснээ. "Би хоосон буцахгүй шүү." Суусан газараас шороотгадаг ч гинөө ярьж байтал Эмили түүнийг танив. Мөн эрүү нүрт ч таниад хоёулаа салчсан гэтэл өгсөн болохоор хэмээсэн заалных нь тэр аяараа ойлгон чичирдлоо. Байдал бишдэх үед гүнтэн Викторияг аваад явах гэтэл өөцг нь түүнийг хадснаар ашгүй Виктория маань суларч манай салга залуу эрүү нүрт хоёрын хооронд сэлмийн тулаа сирэний тулаа өнгөрнөлөө. Ялцчгүй давуу эрхэнд хожигдсон сэлмээр чавчуулахын өмнө Эмили урдуур нь орж авраад зоогдсон илдээ гарган авч эрүүлүү чиглүүлэн "Эндээс зайл" гэсэнд жалжин ирэв. Зүгээр өвчихгүй зэвүүн үг хэлээд хамаг амтнд дургу хөргөн хажуу дахиндахтай дарсаа ууж орхилоо. Дурмын дагуу нөгөө дарс хортой байсан төд удалгүй биеийн хурж зүрхэн зогссноор амьгүй болов. Зэвүүтсэн үхэгсэд үүнийг ашиглан эргэн нүртийг янзын орлуулад дотнд танилцахаар өрөөлөө аваад орлоо. Ийхүү олон зүйл болж өнгөрсөн ч эцэст нь дурлал тосууд ахин нийлж байгаа юм. Харин Эмили маань л жаахан өрөвдөлтэй хажуугаар нь өнгөрөхөд Виктор "Би амласан шүү дээ" гэтэл "Чи амлсандаа хүрсэн. Намайг эрх чөлөөтэй болгосон шүү дээ" гэд бүгжийг нь өгөөд цүд бүсгүй цэцгээ шидэв. Тэр мөчөд Эмили үнэхээр аж аргалтай болж зүрх сэтгэл нь амар амгалангаар дүрнэ. Тэр өөрийнхөө өшөөг авах биш. Бусдын аж жаргалын төлөө золиос гаргаж сүнсэн чөлөөлөгдөж шүн дөлөөр цасан цагаан ирвэхий болон тэнгэр үүднэснэ. Энэ бол жинхэнэ хайр. Эзэмдэх бус эрх чөлөөг өгч чаддаг байх. Энэ бол Corpus Bride киноны гайхалтай өгүүлэмж. Хэрвээ та хайр дурлал, ичид, уран дүрслэл бүхий үлгэр шиг түүхэнд дуртай бол энэхүү киног заавал үзээрэй. Saga Bird Entertainment-тай хамт ичидийн ертөнцид дахин уулзцгаая.